Хүнд онлайн сургалт номер 4-ийг хүргэх гээд бэлэн болоод байна. Стартап терминалын зүгээс та бүхэнд маркетинг, менежмент, хүний нөөц, олон нийтэд харилцах, орчуулгын мэдээлэл ер нь бүх төрлийн та бүхний өөрсдөө хувь хүн бизнесийн үйл ажиллагаанд зориулаад өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэхэд нь зориулсан зөвлөгөө мэдээллүүдийг бол хүргэдэг байгаа. Дандаа албан ёсны их сурвалжтай баталгаатай их сурвалжуудаас төвөрлөн бэлтгэсэн мэдээлүүд болон хувь хүнийхөө өнцгөөс мөн бизнесийн туршлага дээр тулгуурлан хийсэн мэдээллүүдээс үндэслэн уг сургалтуудыг бэлддэг байгаа. Ингээд энэ удаагийн сургалтын маань ээлж дугаар маань та бүхэнд жилийн турш борлуулалтаа өндөр хэвээр байлгах хэрхэн яаж байлгах вэ? Тэр талаар ямар стратегиуд баримтлал зөвхөлтэй вэ гэсэн юм сэдвтэй байгаа. Ингээд та бүхэн энэ PowerPoint-ээр суурилсан сургалтад хамт байснаар жилийн турш борлуулалтаа хэрхэн өндөр байлгах вэ? Мөн коронавирусын улмаас хүнд цаг үед тохиолдоод та бүхэн бид бүгдээрээ мэднэ. Яг энэ цаг үедээ уялдуулаад өөрсдийнхөө маркетинг, менежмент, борлуулалт хийх, питч хийх ур чадвар, тактик боловсруулалт, стратеги илүү сайжруулж, илүү өөрийгөө хөгжүүлж чадсанаар компанийн борлуулалтыг сайн хэмжээнд байлгах юм боломж олцсон бас давхар үүсэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За би дэлгэцийнхаа тийш шилжүүлчихье. Илүү жижигхэн болгочихъя. За илүү ойлгомжтой харагдаж байна. За энэхүү сургалтын маань өнөөдрийн хувьд болохоор нэгдүгээр жилийн турш борлуулалтаа хэрхэн идэвхтэй байлгах стратегийн талаар та бүхэнд хуваалцсан. Мөн дараачийн видеонд үргэлжлэн хүмүүс маш их ярьдаг. Маркетинг 1 гэж юу юм бэ? Маркетинг 2 гэж юу юм бэ? Маркетинг 3 гэж юу юм бэ? Тэгэхээр эдгээр маркетинг 1 болон 2-ын ялгаа, маркетинг 2-оос 3-ын ялгаа нь бас ямар юм бэ? Энэ талаар мэдлэг мэдээллийг бас би та бүхэнд айлуулах чадах чинээгээр хуваалцахыг зорж байна. За борлуулалтаа бууруулахгүй байх олон янзын стратегиуд байдаг ба. Үүн дотор мэдээж аливаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалдаг хүний хувьд борлуулалт буурах нь хамгийн толгой өвдсөн асуудлууд байдаг. Мэдээж борлуулалт буурах нь цаг хугацаа болон гадаад хүчин зүйлс, external хүчин зүйлс, мөн дотоод буюу internal хүчин зүйлсээс шалтгаалдаг. Гол нь борлуулалт бууруулсан шалтгааныг хэн нэгнээс хайх гэхээс илүүтэйгээр хамтдаа шинжилж сурах нь илүү чухал. Компаниараа, маркетингийн хэлтсээрээ, багаараа манай бараа бүтээгдэхүүний борлуулалт яагаад буруу вэ гэдгийг багаараа хамтдаа шинжилж тэрнээс биш хэн нэгэн буруутныг хайх нь бол буруу. Мөн тодорхой маркетингийн арга хэлбэрүүдийг баримталж чадах юм бол та жилийн туршид борлуулалтаа бууруулахгүй байх юм боломж байдаг. Ингээд юун түрүүн та бизнесээ сайтар шинжлэх ёстой. Бизнесээ шинжилнэ гэж юу хэлж байна гэхээр хамгийн ихний алхам бол борлуулалт яагаад муудсныг identify буюу олж тогтоох явдал. Хоёрдугаарт нь ер нь борлуулалт муудах нь өөрөө та бүхний танай багийн аль нэг ажилтны хийсэн зүйлтэй холбоогүй мэт байх боловч ихэнх тохиолдолд холбоотой байдаг. Сайтар анхаарлаа хандуулаад цаг гаргаад өөрсдийнх нь сошиал сурталчилгааны хэсэг болон вебсайтаар оруулсан бүх постуудыг эргээд хар, компанид ажлуудаа үз, Facebook пэйжээр оруулсан постынхаа insights, reach and engagement гэл маш олон тийм дата харуулсан. Тэндээс ойлголт авч болохоор, дүгнэлт хийж болохоор юм бодит тоон зүйлүүд байдаг. Түүнд бол анхаарлаа хандуулаад асуудал бодитоор хандах хэрэгтэй. Мөн борлуулалтын процессыг шинжилж өөрийнхөө маркетингийн төлөвлөгөөнүүд, сурчлагын дэлгүүрийн хаяг бүгдийг нь эргэн хар гэж байгаа. Ингэжээч та ямар нэгэн явуулсан үйл ажиллагаанд дунд чинь алдаа дутагдал байсныг олж харнаа гэсэн үг. Гол нь та энд нэг зүйлийг санаарай. Худалдан авагч үйлчлүүлэгчийн өнцгөөс та асуудлыг харах ёстой. Зарим хүмүүс ерөөсөө seller mentality буюу юмыг зарж байгаа, борлуулж байгаа хүнийхээ сэтгэл зүй тэр өнцгөөс ерөөсөө салж чаддаг. Би ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа. Манай бүтээгдэхүүн чанартай байгаад яагаад манай бүтээгдэхүүн авах болчихвоо гэж. Бусад ижил төсөөтэй бараа бүтээгдэхүүнээс хямдхан байхад чинь ингээд ингэж өнцгөөс битгийхаар харин яг эсрэгээр өөрийгөө худалдан авагч үйлчлүүлэгчийн оронд эсвэл та хэрэг офс түрээсэлдэг бол офис түрээсэлж байгаа хүний оронд өөрийгөө тавиад энэ асуудал тийм байгаа юм шүү. Эдний пост нь эдний компанид ажлын сурчлагын видео нь ямар ядмагхан болж байж гэдэг юм уу. Хөндлөнгийн өнцгөөс та өөрийнхөө оруулж ирсэн тэрхүү бүх сурчлагын бараа материалуудаа эргэн харах хэрэгтэй. Та дүн шинжилгээг илүү хөндлөнгөө өнцгөөс хармаар байгаа тохиолдол магадгүй та өөрийгөө 3 дахь өнцгтөр тавиад дүгнэлт хийгээд бараа бүтээгдэхүүнчлэгийн хөндлөнгөөс харж чадахгүй тодорхой жүжиглэлд орно шүү дээ. Тэгж чадахгүй байвал гадны зөвлөх юм уу аутсорсон байдлаар зөвлөх үйлчлэгээ авч үйл ажиллагаанд үнэлт өгөх нь бол хэрэгтэй. Мөн түнчлэн хэрэглэгч харилцагчдаас судалгаа бөглүүлж авч түүний танай бараа бүтээгдэхүүн юу болохгүй байгааг үргэлж тандж явах хэрэгтэй.
Энэ бол одоо жишээ нь Google-ийн одоо форм ашиглаж санал асуулга авч болно. Эсвэл нийгмийн харилцааны сайтууд дээрх, story-н дээрх poll-ыг ашиглаж болно. Эсвэл зүгээр цаасан одоо санал асуулга одоо хүртэл хоцрогдоог бол маш идэвхтэй хэрэглэгдэж байгаа. Үүнээс бол цаасан хэрэглээс хадгалах бол болоогүй байгаа. За аль нэг маркетингийн идэвхжүүлэлтийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө юу ажиллаж байгаа, what's working and what's not working гэдэг. Юу ажиллаж байгаа, юу ажиллахгүй байгааг эхлээд мэдэх нь чухал. Тэрнээс биш зарим компаниуд одоо ямар компанид ажил, ямар маркетингийн постууд, ямар маркетингийн үйл ажиллагаа чинь хүнд хүрж байгаа эсэхийг мэдэхгүй одоо түүн дээр дүгнэлт хийгээгүйж дараачихаа нөгөө постуудыг бүүстлээл ингээл одоо өмнөх ажил дээрээ гүйцэтгэл дээрээ дүгнэлт хийлгүүгээр дараачихаа сурчлагааг бол төлөвлөгөөний дагуу хуулийн дагуу тооны дагуу гүйцэтгэхэд байх нь жинхэнэ одоо борлуулалт буурах. За мөн борлуулалтаа буурснаа одоо яагаад буураад байгааг тогтоож чадахгүй байхгүй шалтгаан болдгоо. За нэгдүгээрт нь бизнесээ оншилж, бизнесээ тодорхойлсон бол хоёрдугаарт нь таны бизнесийг харилцагч үзэгчид хэн бэ? Түүнийг тодорхойлох хэрэгтэй. За та өөрийнхөө компани бараа бүтээгдэхүүн үйлчилгээ контентийг харилцагчдыг тодорхойлж тэднийг мэддэг болсноор тэдэнд маркетингээ чиглүүлэхэд тустай. За жишээ нь таны санд болгож байгаа үйлчилгээ тань хэрэглэгч харилцагчдын хэрэгцээг хангаж байх нь чухал. Энэ бол мэдээж бол маш чухал зүйл. За хоёрдугаарт нь хэрв танай компани одоо танай бизнес үйлдвэрлэгч та бүхэн одоо бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч та бүхэн хэрэг одоо хүүхэд багчуудад зориулсан бараа бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог бол аль болох одоо сошиал сурталчилгааны сайтуудаа хүнд хар бараан одоо гай гамшиг, байгалийн гамшиг, зовлон, коронавирусын улмаас тэдэн хүн асварлаа, ийм хүүхэд инглээ, энтлээч гэдэг юм уу. Иймэрхүү хар бараан мэдээлэл, зураглал зэрэгээс аль болох татгалзсан. Ийм одоо мэдээлэл хэдийгээр үнэн бодит мэдээд боловч таны бизнесийг яагаад амжилтанд хүрэхгүй. Борлуулалтыг харин ч бууруулан за дээр нь танаа одоо бизнесийн пэйжийн одоо сошиал сурталчилгааны сайтуудыг хүнд хүрэх одоо продакт буюу одоо бүтээмжтэй байдлыг бууруулж чаддаг хүнд хүрэхгүй. Тийм болохоор аль болох гэгээлэг өнгөлөг өнгөнүүд ад жаргалтай айдуу ашиглах нь зөв. За энэ дээр бол би яг нөгөө e-mart дэлгүүрийн кейсийг бол ашиглах бас их дуртай. E-mart дэлгүүр нь өөрөө хүнснийхээ тасагт яг л ийм нөгөө tropical гэж ярьдаг одоо далайн эргийн уур амьсгалыг одоо оруулчихсан юм шиг юм гоё. Үнэхээр далайн эрэг дээр байгаа юм шиг юм дуу гараад аваа гараад байдаг. Тэр хаанаас ийм одоо ийм гургалдаа дуурал далайн эрэг дээр гарч юм шиг юм аянууд яваад байна гэж гайхаарсан чинь бананыг зарахын тулд банан зарж байгаа тэр одоо section буюу хэсэгт банануудаа өртсөн. Тэгээ яг л нэг юм хөөрхөн тийм далайн эргийн уур амьсгалыг бүрдүүлсэн. Нөгөө нэг одоо банан авъя, жимс авъя гэж бодоогүй зүгээр шал өөр хүнсний зүйл авах гэж байсан хүмүүс түүнийг хараад жимсний хэсэгт очиод бананыг хөтлөж авч явах чинь. Энэ бол бас e-mart хэрэгжүүлж байгаа маш амжилттай юм одоо хоногшуулт байгаа. За танай ажилтнууд ч гэсэн хэрэглэгч харилцагчтай ойлгож тэдний юу хүсдэг, ямар асуултууд тавьдаг болохыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь манай дундээ бас стартап terminal-ийн хувьд манай офис менежерүүд, манай бараа бүтээгдэхүүн нэг үйлчилж байгаа одоо брэнд менежерүүд маань гадна одоо офис сонирхож ирж байгаа хүмүүс яг юу хүсэж байгаа, ямар асуултууд тавьдаг болохыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэж л бол үйл ажиллагаа амжилттай явна. Хамгийн гол нь хэрэглэгч харилцагчдыг ойлгодог байхыг нь маш сайн уриалж энэ одоо тэргүүн фронт буюу хэрэглэгч харилцагч офис түрээслэгч одоо хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байгаа тэр хүмүүст одоо тулж ажилладаг буюу тэргүүн фронтод ажиллаж байгаа тэрхүү хүмүүсийг л хамгийн гол сэтэлжүүлэх хэрэгтэй. Үүнийг гүйцэлдүүлэхэд бэрхшээлтэй боловч та аль болох компани дотор байдаг эрч хүчтэй бусдыг байлдан дагуулж чаддаг чадварлаг итгэгч нарыг ашиглан ажилчдаа сэтэлжүүлэх нь маш зөв. Энэ одоо арга барилыг та бүхэн өөрийнхөө компанид бас нэвтрүүлээрэй. За мөн та компани дээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулахдаа шагнал урамшууллын одоо промошн хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Угаасаа л танаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхоод худалдаа авах гэж байгаа хүмүүс давхар шагнуулна, урамшуулал авна гэвэл дуртай байх нь ойлгомжтой. Ягаад гэвэл тэд нар болохоор аль хэдийн одоо танаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай, худалдаа авалтаа хийхэд ирчихсэн байх үед дээр нэмээд танах бараа бүтээгдэхүүндээ урамшуулал 2 дээр нэмэх нэг, 3 дээр нэмэх нэг ч гэдэг юм уу. Эсвэл хоёрын үнээр нэгийг аваач гэдэг юм. Иймэрхүү урамшуул зарлагдсан байх юм бол ухаантаас дахиад нэмээд тэр тухайн цаг үед хэрэгцээ шаардлагагүй байсан ч гэсэн тэрхүү бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаа авах магадлал 50-60% нэмэгддэг гэж байна. За үнэн ч харилцагч хэрэглэгчд нь тэдэнд тийм ч яаралтай хэрэгтэй биш ч гэсэн бараа үйлчилгээг мөнгө төлж худалдаа авах нь түгээмэл байдаг. Ягаад гэвэл тэд бол loyal буюу танаа үнэн ч хэрэглэгч харилцагч худалдаа авч учраас тэр. За ялангуяа аль нэг бүтээгдэхүүнийг үнэгүй авах, купон ашиглах, эсвэл тээвэрлэлтийг даах тохиолдолд худалдаа авалтыг нийлдэг.
За жишээ нь үнийг жишээнд тайлбарлаад яриа л да. Хэрэг танай компани урд турш бүгд найрамдах хятад ард улсаас бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ өөрсдөө явуулах бараа бүтээгдэхүүн үйлчилгээний за зарим нэг орцны найрлагын бүтээгдэхүүнийг эсвэл танай жишээ нь электрон бараа худалдаалдаг байлаа гэхэд бараа бүтээгдэхүүнийхээ угсралтын шаардлагатай тоног төхөөрөмжийг бүгд найрамдах хятад ард улсаас татдаг бол байнгын татан авалт хийдэг бол нэг удаадаа ч гэсэн тэгээ тухайн компаниас танад ийм урамшуул үйлчилгээ байна уу гэдэгт асуух хэрэгтэй. Хятад компаниуд ялангуяа урамшуулыг маш их хэрэглэдэг. Нэг харьцсан, нэг холбоо харилцаа тогтоодсон mutual харилцагч бол маш их хэмжээний хөнгөлөлт урамшуултыг үзүүлж яадаг байгаа. Түүн дээр нь тулгуурлаад тухайн харилцагчид тэр компанитай үргэлжлүүлэн харилцаа хамт ажиллах, үргэлжлүүлэн хөгжүүлсээр байдаг. Ийм байдлаар бол үнэнч харилцагч түншийг хадгалснаар борлуулалтаа өндөр хэмжээнд огцон бууруулахгүй бариад авах юм боломж байдаг. За мөн сэтгэл хангалуун үнэнч худалдаа авагч нь танай бараа бүтээгдэхүүний талаар бусад хүмүүст дамжуулан ярих, сошиал хуудасаараа хуваалцах нь та төлбөр төлж сурчлагаа хийхээс хавьгүй илүү үр дүнтэй байдаг. Үүнийг бол customer to customer буюу амд амьдсан маркетинг гэж нэрлэдэг байгаа. Энэ үнэхээр чухал. За үүнийг болохоор өөрөөр болохоор user generated content гэж ярьдаг. Хэрэглэгч харилцагчийн бий болгосон үүсгэсэн контент гэж ярьж байгаа. За танаа зардаг фүүз ч гэдэг юм. За танаа зардаг хүнсний нэг юм их гоё органик тараг байж л те. Тэгвэл танаа таргийнхаа зургийг мэрэгжлийн өндөр чадвартай студиээр зургийг авахуулаад тараг таны амьдралд тийм ач холбогдолтой, таны эрүүл мэндэд хэдэн калорийг хэмнэн ч гэдэг юм те. Хэдэн калорийг танд маш бага калоритой гэсэн сурчлагаанаас илүүтэйгээр танаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авдаг, худалдаа авдаг хэн нэгэн хэрэглэгч өөрийнхөө Facebook, Instagram-да таргийг худалдаа авсан эсвэл таргаа ууж байгаа охиныхаа бяцхан хүүгийнхаа зургийг оруулаад эдний тарга гоё шүү. Яг ийм шин чанар надад таалагддаг гэсэн постууд хаяа хувийнхаа Facebook-д оруулдаг. Тэгвэл танаа менежерүүд маш чадварлаг бол тиймэрхүү хэрэглэгчдийнхаа байнгын сошиал хэрэглээний юуг тандж идэг. Тэгвэл хэрэглэгчийн оруулсан контентыг репост хийвэл репост гэдэг нь дахин нийтлэх гэсэн үг. Дахин нийтлвэл танаа бараа бүтээгдэхүүний маш органик мөнгө төлөөгүй төлбөрт бүүцэд сурчлагаас хавьгүй илүү тийм хоногшуултыг үүсгэж чаддаг. Борлуулалт хадгалахад нөлөөлдөг. Тавуунд бас анхаараарай. За хямралын хүнд хэцүү цаг үед зарим компаниуд сурчлагаагаа багасгахыг нэгэнт борлуулалт буураад орлого буураад байгаа юм чинь зардлаа таны гэсэн байр суурийг баримталдаг. Гэтэл сурчлагаагаа багасгах бус харин ч та илүү эрч хүч зарцуулаад сурчлагаагаа нэмэгдүүлэх цаг болчихъя гэж зөвлөмөр байна. Энэ яагаад вэ гэхээр энэ цаг үед маркетиндаа илүү мөнгө зарцуулах цаг болсон байна л гэсэн үг. Борлуулалтанд удаашрал саатал ажиллагдсан үед сурчлагаа явуулснаар илүү өөр сувгчлал дасан газрын давуу зөвлөнгөөл 5 хүн харьцагчтай харьцаад байх биш. Та яг энэ цаг үед маркетингийн зардлаа нэмэгдүүлээд дахиад нэг сайхан сурчлага хийгээд өчгөр өөр хэрэглэгчд, өөр сувгчлал, үр таалгыг нэгээд харилцагч үйлчлүүлэгчдийн тоог нэмэх юм боломж олцсоос гард юм шүү. Хэрвээ танаа борлуулалт буураад байвал энэ зөвхөн танаа компанид биш, салбар тохиолдож байгаа нийтлэг үзэгдэл байж болно. Салбар өөрөө хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа илэрлэл нь танаа компаниар дамжуулагдсан илэрчээж бас болно. Зарим компаниуд яагаад манай борлуулалт буураад байна хэмээн толгоогоо өвтгöd. Гэтэл үнэхээр үйл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарч гэдэг юм уу? Коронавирусын улмаас зарим нэг төрлийн далайн гаралтай бараа бүтээгдэхүүн, далайн гаралтай хоол идэг суши ресторан ч гэдэг юм уу? Иймэрхүү газруудын борлуулалт буурхан тодорхой. Салбар өөрөө хямарч ийн гэсэн үг. Нэгсэндээ салбарын хямралыг хэтэрхий өөр дээрээ компани дээрээ манай ажилтан, манай маркетинг менежер, манай борлуулалтын ажиллаж чадахгүй байгаа юм биш үү гэж шууд тусгаж авах нь буруу л гэж хэлэх гээд. За та хяналтын бодлого бусдын адилд баримтлах биш, харин эсвэргээрээ маркетинг сурчлагын зардлыг нэмэгдүүлэх юм бол нөгөө таналт хийгээд байгаа салбарынхаа өрсөлдөгчдийн үйлчлүүлэгчдийг өөртөө татан авах суугийг нээж байна. Нөгөө стажинхэн хэрэглэгч харилцагчдыг нь хаж хантан буюу урвуулан авч ийна л гэсэн үг. Танаа өрсөлдөгч ресторан өөрийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээ сурчлагаагаа зогсоогоод тэртээ дэргүй хүмүүс далайн гаралтай бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байгаа юм шиг үйл ажиллагаагаа ажилчдаа амраач яа гэдэг ийм тактик барьж ийл та. Гэтэл тэртээ дэргүй суши идэх дуртай, чанартай сайн суши далайн гаралтай бараа бүтээгдэхүүн идэх дуртай хэрэглэгч байж л байгаа. Тиймэрхүү хүмүүс зориулсан хүргэлтийн та яг манай галт тухоноос лайв хийж гин. Манай таны сушиг яг эрүүл ахуйн ийм өндөр чанартай эко байдлаар хийж байна гэсэн лайв видео хийгээд бараа бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн хүргэлтээр сурчлагаанууд их юм бол харин ч илүү борлуулалт нэмэгдэж мэднэ. Тэгэхээр энэ хайрцаглагдах хэрэггүй л гэж хэлэх гээд байна л да.
За мөн төсөв тэмнэлттэй хөөхөн сурталчилгааг цагаан мэдрээ оруулчихад үр дүн нь зайлшгүй гардаг. Хитрхи тийм нөгөө нүсэр мэрэгжлийн зураг авалттай гэхээсээ илүү хэрэглэгчийн харилцагчийн хийчих болохоор эсвэл танах хүчний салон байлаа гэхэд танахаар нэг олон танилцан үйлчлүүллээ. Өсч өөрөө зураг аваад нэг тийм энгийн хөөрхөн үргэлж 10 жилийн турш надад итгэж үсээцүүлж байгаа харилцаж үүсвэж чам хинд баярлаа гэж оролцсон байхад айгүй органик пост гэхгүй. За үн ханшаа борлуулалт буураад байгаагийн шалтгаан үн ханштай холбоотой гэж болзошгүй. Та борлуулалт олон жилийн дунджаас арай доогуур байгаа нь доогуур байгаа нь ажиглагдах юм бол бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг эргээд харах хэрэгтэй. Магадгүй үнээс шалтгаалж иж болно. За мөн хөргөж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бүрээсээ ашиг унахын бизнес эрхлэгч та бүхэн бид бүхний одоо голол зорж байгаа зүйл мөн боловч шиг хэрэглэгч харилцагчтай үргэж хэргүй харьцангуй зах зээл дээр өсөлтөх чадвартай чадамжтай үнийг санал болгох нь таны бол үүрэг баг. Зах зээлийн хууль бичигдээгүй бол. За үнийг тогтоон барих гэдэг нь өөрөө ашиг олох явц болон өөрийгөө зах зээлээс шахан гарахгүй байх хоёрын тэр дундах торгон мэдрэмжийг олохыг л хэлж байдаг. Ерөөсөө жанжин шугам байгаа. Үнэ хэд өндөр байхгүй, үнэ хэд доошоо байхгүй. Яг л тэр дунд та өөрөө орлогоо олоод ажилчдаа ажлын байраар хангаад дээр нь тодорхой хэмжээнд бага хэмжээний ашиг олоод олон жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах ийм л бизнесийн жанжин шугам хамгийн чухал. За заримдаа та барыг ашиг олохгүйгээр ажиллаж хэрэглэгч харилцагчдын тоог өсгөх хэрэгцээ шаардлага гардаг гэж байна. Яагаад? Энэ асуултын хариултыг дараагийн үгсээс авъя. Яагаад хэсэгтээ ашиг олохгүй ажиллах шаардлагатай гэж. Энэ бол жишээ нь бизнес эрхэлж байгаа бид бүхний хувьд бол их сонин зүйл байгаа байхгүй. Бид нар ашигын төлөө ажиллаж байгаа байтал ашиг олохгүйгээр яагаад бид нар ажиллах ёстой вэ? Шалтгаан нь тун энгийн. Хожим хойно танахыг зорин очиж худалдан авалт хийх хүмүүс нь profit margin буюу ашигын харьцаа өндөртэй бараа бүтээгдэхүүнийг танахаас хожим худалдан авалт хийх түгээмэл гэдэг. Жишээ нь энэ хүндрэл хямралын хүнд хэцүү цаг үед танаа ресторан бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ тодорхой хугацаанд хямдруулад зарим COVID-19-ийн энэ хүнд хэцүү цаг үед галын голомтонд ажиллаж байгаа жинхэнэ галыг өөртөө авч байгаа гэж хэлж болохоор тэр эрүүл мэндийн салбарынханд цагдаа онцгой байдлын комиссийнханд хямдралтай үнээр ч юм уу үнэгүй хоол бүтээгдэхүүнээр хурж үйлчилж та ашиггүй ажиллаж болно. Гэтэл дараа нь та нийгэмд маш зөв мессеж өгсөн учраас дараа нь үнэнч харилцагч хямрал өргөж үрд мөнх бол ягаад ч үргэлжлэхгүй тийм болохоор сайхан цаг ирэх үед нөгөө таны гаргасан тэр сайхан сэтгэл амжилттай энэ маркетингийн бодол гэж хариу магадгүй хэдэн сарын дараа нэг жилийн дараа ч юм уу маш амжилттайгаар олон дахин дугууларч ирж ашигын харьцаа өндөртэй буюу profit margin өндөртэй бараа бүтээгдэхүүний борлуулалт бол нэмэгддэг байгаа. Ингэснээр ашиг олохгүй ажилласан үеийг маш хөнгөн нөхөхийн сацуу хэрэглэгчтэй бат бөх харилцаа тогтоож чаддаг байна. За үүнтэй зэрэгцээд борлуулалт буураад байгаа цаг үед танай компани, танай маркетингийн менежерүүд гүйцэтгэх захирал та өөрөө компанийнхаа сошиал медиагаа хөгжүүлэх шаардлагатай. Энэ бол зүгээр маркетингийн менежерээ чи хийгээд ингэ суугаад байх биш. Гүйцэтгэх захирал компаниг удирдагч та өөрөө манлайлж, үлгэрлэж үзүүлэх ёстой. Та бүхнийг төлбөр сурталчилгаагаар хийгээгүй тохиолдолд сошиал медиа гэж үн төлбөргүй сувгчлыг зайлшгүй ашиглаж сурах хэрэгтэй. Сошиал медиаг ашиглаад та сурталчилгаануудаа маш амжилттай хийгээд хоногшуулт хийгээс урьдчилбал бол зөвхөн энэ танай нэг төсөл дээр ч өөр олон төсөл дээр үр дүн гарах боломжтой. За сошиал медиа хөгжүүлэлтийг суралцаад авах юм бол суралцахад харьцангуй бага цаг зарцуулдаг. За борлуулалт чинь буураад байгаа энэ цаг үе энэ их цаг үеийг ашиглая л да. Гэртээ байгаа ч гэдэг юм. Гэрээс ажиллаж байгаа энэ цаг үеийг ашиглаад сошиал маркетингийн ур чадрыг бол хөгжүүлэх хэрэгтэй. За мөн Facebook, Instagram, Twitter болон бусад сайтууд дээр хэн юу гарахыг нь тохируулж бүхэл бүтэн тийм алгоритм ажиллаж байдаг. Энэхүү алгоритмыг та судлаад үзэх хэрэгтэй. Энэ ямар алгоритмын талаар яриад байна гэдэг үүний талаар цухас би бас онлайн сургалт номер 1 дээрээ дурдсан байгаа. Та тэр видеог бас үзээрэй. За мөн орчин цагт хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа, хамгийн үр дүнтэй хэрэглээний нэг болсон маркетингийн сурчлагын нэг болсон инфлюенсер маркетинг буюу нөлөөлөгчийн маркетингийг өөрийнхөө ажлуудыг сошиал хуудасуудаа нэвтрүүлэх хэрэгтэй. Гэхдээ сошиалор тэр чигтэн цацах биш. Micro influencer гэж ярьдаг. Бичил нөлөөлөгч хүмүүсээр дамжуулан хамгийн үр дүнтэй судалгаануудыг хийж чаддаг. За бичил нөлөөлөгчд гэдэг нь ойролцоогоор нэг 5,000-аас 10,000 дагагчтай, 1,000-аас 10,000 дагагчтай ч гэх юм уу. Тухайн салбартаа бүр экспертийн хэмжээнд зөвлөгөө мэдээлэл өгдөг. Тэр хүний Facebook, Instagram-ыг нь маш хийж байгаа ажил өгж байгаа зөвлөгөө
хүргэж байгаа мэдээлэл контентийг нь хүндэлдэг хүмүүс таадаг. Ийм хүмүүсийг дамжуулан та микро инфлюенсер бичил нөлөөлөгчдийг ашиглах юм бол танаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт бол тодорхой хэмжээнд өндөр байхаас гадна бууралт бол ажиглагдахгүй гэсэн юм зөвлөгөөс та бүхэнд өгмөр байна. За ингээд дараачихаа видеонд би та бүхэнд өмнө нь бас тусдуудаад өнгөрсөн маркетинг 1-2-ын ялгаа, 2-3-ын ялгааны талаар та бүхэнд илүү олон мэдээллийг онлайн сургалт хүргэнэ.